Сайн байцгаана уу манайхан. За шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр бүгдээрээ маш сонирхолтой сэдвээр ярилцах байгаа. Энэ нь болохоор let go theory буюу одоо явуулах онлын талаар бүгдээрээ ярилцсан. Болгоны амьдрал бид нар явуулах ёстой гэдгийг мэддэг мөртлөө ерөөсөө явуулж чадахгүй зүйл байдаг. Гэхдээ өнөөдрийн бичлэг чиний ерөөсөө явуулж чадахгүй байгаа. Чи ингээ бүх энерги хайраа өгөөд байхад чамд буцааж тэр зүйлийг өгч чадахгүй байгаа зүйлүүдээ явуулахад чинь 100% туслана. Эхлээд бүгдээрээ амьдралаасаа явуулах ёстой зүйлсээ яаж мэдэх вэ гэдэг талаар ярилцъя. За энэ дээр болохоор одоо байгалийн хууль орж ирж байгаа юм л да. Ер нь дэлхийн ертөнцийн дээр бүх зүйл дандаа бүгд энергийн солилцоог хийж яадаг гинэ. Бид нар ч гэсэн хүмүүстэй бидний амьдралын харилцаа бүх зүйл нь бид нар өөрсдийнхөө энергийг одоо солилцож байдаг. Жишээлбэл одоо багын найз ч юм уу те чиний өмнөх найзын харилцаа чинь чи ч гэсэн тэр найздаа сэтгэл зүрх бүх гоё зүйлээ зориулаад тэр найз чинь ч гэсэн чамд бүх зүйлээ зориулаад ингээд гоё найзуудын харилцаа үүсдэг. Эсвэл маш ийм доктортой хайрын харилцаа ч юм уу те чи ингээд маш их хайраа тэр залууд зориулаад тэр залуу ч гэсэн чамааг маш их хайрлаад тэгээд ийм доктортой гоё харилцаа үүсдэг. Гэтэл бидний амьдрал дээр яадаг вэ гэх юм бол зарим үед бид нар ганцхан нэг талаасаа бид нар бүх энерги өгөөд байдаг. Зөвхөн одоо нэг талын харилцааг харуулж байгаа. Бид нар л тэдгээр хүмүүст бүх ирч хүчтэй энерги өгөөд байдаг. Эдгээр хүмүүс нь биднэрт ерөөсөө буцааж нэг зүйлийг өгөхгүй мөртлөө бидний энергийг сороод байдаг. Яг иймэрхүү зүйлийг мэдэрсэн үедээ бид нар эдгээр зүйлийг явуулах хэрэгтэй. Мэдээж ингээд тассан хүнээ ч юм уу амьдралаасаа хин нэг явуулах нь айгүй гунигтай зүйл. Гэхдээ би та бүхэнд маш ойлгомжтой нэг гоё аргаар та бүхэнд тайлбарлаж өгье. Жишээлбэл одоо 10 сар болж байгаа намар болоо та нар хэрвээ гадуур алхаж байх юм бол тий модноос шаргал навч унаад мод навчаа явуулж байхыг харж байгаа бах. Ягаад гэвэл улирал өөрчлөгдөж байгаа учраас. За энэ нь юуг харуулж байна вэ гэх юм бол тэр мод навч хоёр аль хэдийн энергийн солилцоогоо хийгээд хамт байх хугацаанд дуусаад тэр мод навчийг явуулж байгааг илэрхийлж байгаа гинэ. Ягаад гэвэл өмнө нь энэ мод навч хоёр яаж энерги солилцож байсан бэ гэхээр навчаар дамжуулаад нарны туяаг мод маань аваад өөртөө энергийг цуглуулж одоо мод бүр илүү өндөр ургадаг байсан. За түүнийхээ хариуд мод маань тэг газраас нуураас ингээд газраар дүүрэн чийгшил бүх усыг өөртөө татаж аваад тэг чийгшлэр тэр навчийг дэмждэг байсан. За энэ нь юуг харуулж байна вэ гэх юм бол навчин ч өөрийнхөө үүргийг гүйцэтгээд мод нь ч өөрийнхөө үүргийг гүйцэтгээд хоёр биендээ энергийн солилцоог үүсгээд маш гоё ногоо мод агаар жуулалт бүх зүйлийг ингээд бий болгодог байсан. Гэтэ амьдрал нь нэгэн хэвийн байдгүй байнга улирал солигдоод өөр цаг үеуд байнга ирж байдаг. Жишээлбэл одоо ингээд өвөл болж эхэлж байгаа шүү дээ. Энэ үед юу тохиолдож байгаа вэ гэх юм бол одоо нуур гол бүх зүйлс хөлдөж эхэлж байгаа. Энэ үед яадаг вэ гэхээр мод маань маш их тэр чийгшилт усыг доороосоо үндснээсээ авч чадхаа болдог. Энэ үед мод маань бүр хүчээр тэр навчаа өөрөө унгааж эхэлдэг. Тэгээ энэ өвлийн турш, намрын турш тэр ингээд навчин модтойгоо ингээд хамтдаа байгаа л байх юм бол тэр мод бүр ингээд хатаж хорчиж өгнө. Яагаад гэвэл хамаг жоохон үлдсэн тэр усаа тэр навч руугаа өгчөж байгаа учраас. Тийм учраас тэр мод маань өөрөө амьд үлдэж чадахгүй. Түүнээс гадна мод маань өччих юм бол тэр навч маань ч гэсэн өөрөө өхнө гэсэн үг. Тийм учраас хүчээр тэр мод навчаа доош нь унгаж байгаа. Тэгж байж тэр мод тэр өвлийг давж чадна. Тэгээд дараагийн шин навчаа өөртөө бий болгоно. Улирал нь ирэх үед. Яг ийм жишээ аваад ингээд ярангууд маш тодорхой зүйл юм шиг сонсогдож байгаа ч гэсэн харамсалтай нь гэх юм бол бид нар амьдрал дээр яг ингээд амархан ерөөсөө бүх зүйлийг явуулж чаддгүй. Яагаад гэвэл бидний хязгаарлагдмал бодол нь би энэ найзыгаа явуулчих юм бол надад энэ шиг гоё найз олдохгүй. Энэ хүнийг явуулчих юм бол надад энэ шиг залуу олдохгүй. Энэ ажлаа алдчих юм бол би ингээл амьдралдаа ингээд ямар ч ажилгүй ийм үлдэн тийм үлдэн гэж бид нар ингээд дандаа ингээд дотроо айгүйх айцтай байдаг. Бид нар тэгээ эдгээр зүйлтэйгээ ингээд зууралдаад ерөөсөө явуулж чадахгүй байхад яг тэр намар навчаа унгааж чадахгүй байгаа мод шиг одоо тэр байдалд очиж эхэлж байгаа хгүй юу. Навчаа ерөөсөө унгааж чадахгүй байх үед тэр мод одоо үхэж эхэлж чинь гэсэн үг шүү дээ тий. Ягаад гэвэл бүх хүч энерги тэр байгаа жохон энерги тэр
одоо явуулж чадахгүй зүйлдээ өгсөн учраас. Яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн дотроосоо үхэж эхэлдэг. Бид нар аз жаргалгүй болж эхэлдэг. Амьдралд эргэлзэж эхэлдэг те. Ингээд бүх зүйл утга учираа алдаж эхэлдэг. Яагаад гэвэл бид нар дотроосоо үхээд ямар ч энергигүй болцсон. За мөн түүнээс гадна амьдралд ингээд зөндөө олон гоё шин зүйлс, шин навч бид нарт дээр ургах ёстой байтал бид нар явуулж чадахгүй учраас мэдээж бид нар одоо шин зүйлийг ухтаж авч өөртөө шин навчийг ургуулж чадахгүй. Ихэнх үед яагаад одоо дотн хүмүүсээ ч юм уу бидний амьдралд өмнө нь байсан хүмүүсээ явуулж чаддгүй гэх юм бол одоо бидний тархин дотор маш гоё тийм гайхалтай дурсамжууд үлдсэн байдаг. Жишээлбэл найзтайгаа өнгөрүүлж исэн маш гоё аз жаргалтай дурсамжууд эсвэл чи тэ өмнөх экстэйгээ тэр залуутай охинтой өнгөрөөж исэн маш гоё дурсамжууд. Тэгээ тэр дурсамжаа хадгалсан болохоор тэр дурсамжаа хүсээд тэр хүмүүсийг явуулж чаддгүй. Гэхдээ эдгээр хүмүүсийн ч гэсэн ерөөсөө буруу биш байгаа хгүй юу? Яагаад гэвэл амьдрал улирлаа өөрчлөөд тэгээ бид нар бас одоо ингээд том болоод өсөж дэвшээд эсвэл бидний сэтгэлгээ өөрчлөгдөөд тэр хүмүүс янз бүрийн олон зүйлийг туулаа тий. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл өөрчлөгддөг. Гэхдээ бүх зүйл яг тэр өмнөшгөө байна гэж байхгүй. Тэр найзын чинь хувьд ч гэсэн тэр хүний амьдралд шин зүйл гарч ирнэ. Тэр хүн бас шин зүйлийг туулах ёстой. Чи ч гэсэн шин хүмүүстэй уулзаад шин зүйлийг туулах хэрэгтэй. Эсвэл та хоёрын тэр харилцааны хувьд ч гэсэн тэр үедээ та хоёр ингээ бие бинийгээ таньж мэдээд гоё цаг хугацааг өнгөрөөгөөд тэгээ тэр хугацаа дууссан. Гэтэ чи тэр мэдрэмжийг дахиж хүчээр хүчлэж ерөөсөө авч чадахгүй. Тэр хүмүүсийг зүгээр л хүчлэхгүй одоо байгаагаар нь л одоо явуулах хэрэгтэй. Тэг ихэнх үед бид нар явуулна гэхээр юу гэж боддог вэ гэхээр одоо блоклол, муугар яриад эсвэл харьцаа болоод тэгээл харилцаагаа таслана гэж боддог. Заавал тийм байх ерөөсөө шаардлагагүй. Тодорхой хэмжээний маш гоё цаг хугацааг тэр хүн чамд өгсөн. Тийм учраас зүгээр талархаад баярлаад тэр хүнийг зүгээр амьдралдаа энгийн нэг хүн болгоод ч юм уу үлдээж болно. Тэгтээ яг өмнөшгөө бүх энерги, сэтгэл зүрэхтэй бүх зүйлээ зориулаад байх ерөөсөө шаардлагагүй. Амьдрал биднэрт ямар нэг зүйлийн араас бити зөвхөрж үхтлээгүй гэсэн хичээлийг бол байнга биднэрт зааж идэг юм шиг санагддаг. Угаасаа та нар зөвхөрсөн энержигийг мэдэн штэ чиний араас ингээ үхтлээгүйгээл үхтлээ ингээл туйлшраад байдаг ямар нэгэн хүнээс бид нар өөрөө ирэхгүй ингээд айгүй зайгаа барьж эхэлдэг. Гэхдээ зарим зүйл дээр бид нар өөрсдөө тийм зөвхөрсөн энергийг гаргаад байдаг. За жишээлбэл таны ажлын чинь одоо хүрээлэл ч юм уу ажил чинь танд ерөөсөө таалагддаггүй. Очингууд л муухай энергитэй. Тэгэнгүүт босс чинь би чамд цалин өгжөл байгаа юм чинь гэд маш одоо муухай ханддаг ч юм уу бидний амьдрал нэг тийм хүмүүс байдаг штэ айгүй дээрлэхөө ханддаг найзууч чинь ч юм уу чамааг ерөөсөө хүндлэхгүй эсвэл ямар нэгэн хүнд чамд ингээд маш үл хүндлээд ч юм уу чамд муухай ханддаг бол энэ нь амьдрал биднэрт дохиог өгөөд байна гэсэн үг. Түүнээс гадна бид нар ингээд маш удаан цаг хугацаа өнгөрөөсөн зүйлээ ерөөсөө явуулж чад. Ийм олон жил энэ залуунаас бүх зүйлээ энэ хүнд зориулсан юм чинь би яаж эндээс салхаж гарах юм бэ гэд дандаа одоо тийм байдалд үлдчихдэг. Гэхдээ эдгээр хандлага нь хизээж сайжирч өөрчлөгддөггүй бүр дордоол байдаг. Яагаад гэвэл амьдрал угаасаа эдгээр зүйлийг бүр дордуулж иж магадгүй. Яагаад гэвэл бид нар амьдралаас ерөөсөө тэр явуулах гэдэг хичээлийн сурч чадахгүй байгаа учраас ийм үг байд юм бэлээ. Хэрвээ таны амьдралаас явах ёстой зүйлийг ерөөсөө явуулахгүй хойш нь татаад байх юм бол амьдрал бас таныг урагшлуулахгүй татнаа гэдэг тийм үг байд юм бэлээ. Энэ үгийг сонссон чинь үнэхээр үний юм шиг санагдсан. Угаасаа бид нар амьдралаасаа явах ёстой зүйлийг явуулахгүй бол амьдрал өөрийнхөө туулах ёстой, үзэх ёстой, шин уулзах ёстой тэр хүмүүсээ ерөөсөө оруулж чадахгүй өөрийгөө ингээд блоклоод байна гэсэн үг. Дараагийн бидний явуулах ёстой нэг зүйл бол одоо гомдолдог байдлаа явуулах хэрэгтэй байгаа. Бид нарт явуулж чадахгүй хэцүү байгаа үедээ бид нар юу хийдэг вэ гэх юм бол зүгээр л гомдолдог. Тэр залуу надад гоё хандахгүй байна. Тэр найз маань ингээд байна. Би яах вэ? Би ингэх үү? Миний амьдрал ийм тийм. Энэ ажил маань тэгээд байна, ингээд байна гэд бид нар угаасаа гомдлох чинь амар амархан шүү дээ. Гэхдээ бид нар гомдотлох үед бид нар юу ч хийж чаддаггүй.
Эсвэргээрээ гомдлохынхоо оронд ямар нэгэн үйлдэлийг хийж болно. Тэр залуу энэ залуу намайг тоохгүй байна. Би ийм болохоор тийм болохоор гэснийхээ оронд өөр дээрээ ажиллах гад үзэж болно. Эдгээр гомдлол бүх зүйлд энерги өрхийнхаа оронд тэр энергиэрээ шийдлийг хайх гэж тэр энерги өөр зүйлд зарцуулж бол чиний хажууд байдаг те дандаа гомдолдог хүрээлэл ч юм уу гомдолдог найзуудаасаа зайгаа барих хэрэгтэй. Бид нар ингээд байнга гомдолдог байх үед яадаг вэ гэх юм бол яг өөртөө адилхан хүнийг татдаг гинэ. Ягаад гэвэл бид нар ихэнх үед ингээл асуудал ярина штэ. Би тийм асуудалтай, ийм асуудалтай байна гэх үед яг чамтай адилхан тийм асуудалтай найз чинь гарч ирдэг. Найз нь ч гэсэн тэгээд байна, ингээд байна. Ингэж ярьж эхлэнгүүт тоо хоёрын яриач нь айгүй сайн нийлж эхэлж байгааз тэгэж бид нар өрөвдөлтэй байдлаа бүр ихээр бий болгодог. Ягаад гэвэл хоёр сөрөг энерги ингээд хоорондоо нийлэх үед бүр их тэр сөрөг энергийг өөрөөсөө цацруулж, ялгаруулж байдаг. Тийм учраас хин нэгэнтэй хов жив яриач ч юм уу те ерөөсөө чамд үр бүтээмж өгөхгүй, чамаа хөгжүүлэх зүйл ярихгүй байх юм бол магадгүй те та чи тэдгэр хүмүүсийг явуулах цаг нь болсон гэсэн үг. Өнөөдөр болохоор бүгдээрээ энергийн солилцоо бүх зүйл өгөө аваатай байх ёстой гэх мэт энэ сэдвээр ярьж байгаа. Зарим зүйлс нь биднэрт тийм гоё мэдрэмж өгдгөө мөртлөө биднэрт бас зөндөө олон зүйлсийг өгдөг зүйлс байдаг. За жишээлбэл те дасгал хөдөлгөөн хийх нь маш их хэцүү. Хэдэн өдөр дасгал хөдөлгөөн хийгээд бид нар үнэхээр гоё биетэй болохгүй нь тодорхой. Эсвэл өөртөө хөрөнгө оруулалт хийгээд ном унших ч юм уу те нэг сар уншаал шал өөр хүн болно гэж байхгүй. Гэхдээ удаан хугацаанд эдгээр зүйл нь хэцүү ч гэсэн биднэрт маш олон зүйлийг өгч чаддаг. За мөн түүнээс гадна те зөвхөн бүх зүйл өгөө аваатай байх ёстой гэд бити хүнд бити тусал сайхан сэтгэлтэй бити бай. Эргүүлж ямар нэгэн зүйл өгөхгүй байгаа зүйлээс зайлсхий гэсэн үг биш. Мэдээж бид нар сайхан сэтгэлтэй байх ёстой. Хэн нэгэнд хандивлаад ч юм уу те бүх зүйлд сайхан сэтгэлээрээ хэн нэгэнд хандах ёстой. Ягаад гэвэл жишээлбэл хандивын байгууллагт мөнгө өгөөд ч юм уу ядуу хүнд туслалаа гэж ботход чи тэндээс бас л зөндөө олон энергийг авч байгаа. Ягаад гэвэл чи өөрийгөө сайн хүн гэдгээ мэдэрч байгаа. Амьдрал дээрх утга учраа ойлгож байгаа. Ягаад гэвэл те би энэ амьдрал дээр хүн тусалж ийн утга учиртай зүйл хийж ийн гэдэг маань тэр мэдрэмжийг авж ийн гэдэг чинь угаасаа энергийн солилцоо хийж байна гэсэн үг. За мөн гэр бүлийнхэндээ туслах ч юм уу те маш хэцүү өвдсөн хүнд тусалж ийн гэсэн үг нь чи амьдрал дээрх өөрийнхөө маш том үн цэнийг харж байна гэсэн үг. Тийм учраас те энэ ядуу хүн, тэр хүн, энэ хүн надад буцааж ямар нэгэн зүйлийг өгөхгүй штэ гэж ерөөсөө бодож болохгүй. Та зүн совин мэдрэмжтэй бүх зүйлээрээ ямар зүйлсийг явуулах уу, ямар зүйлсийг үгүй вэ гэдгийг мэднэ. Гэхдээ би зарим хүмүүсийг зүгээр буруу мессеж, ID авчихуу дээ гэд илүү ингээд тайлбарлаж өгч байна. Ягаад гэвэл бид нар эхлээд өөртөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Гэхдээ хамгийн сүүлийн зорилго нь гэвэл бусдад хайраа тараагаад бусдыг дэмжих. Энерги өгөлцөө авалцааг та хийхийн тулд өөрөө энергитэй байх хэрэгтэй. Тэр дүүрэн энергиэрээ та бусдад туслаад, бусдыг хайрлаад, бусдыг тэтгээ те хин нэгнийг дэмжиж байж энэ амьдрал дээрх хийх зүйлээ хийж байна гэсэн үг. Тэгээд өнөөдрийн бичлэг маань та бүхэнд маань таалагдсан гэж найдаж байна. Бид нар зүгээр л явуулж сурах хэрэгтэй. Бидний амьдралдаа явуулах зүйл хүн болгоных өөр байж магадгүй. Гэхдээ бид нар явуулж сурснараа гайхалтай зүйлийг амьдралдаа татаж чадна. Явуулж сурснараа өөрөө үн цэнтэй байж бусдад хүндлэгдэж чадна. За тэгээд та бүхэн маань хэрвээ энэ бичлэг таалагдсан бол доор надаа комент үлдээгээрэй. Тэгээ бас сэтгэлдээ надаа үлдээж болно. Тэгээ дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.